нийслэлийн орон нутгийн хүчээс гаргая. Энэ талын явган үний зам энэ байгууламжийг болон Авцамын ерөнхий газрын харьяаг бүр барилгын контор хийж гүйцэтгсэн байлээ. 88 1.3 сая төгрөг өртгөөр. За энэ дотор ерөнхийдөө байгууламж нөхөн гарцсан нь бол одоо энэ тоглоом, худалдаа байт ямар зориултгүйгээр зөвхөн хүн гарцсан юм хийсэн. Зурагсан тийм биш. За тэгээ 15 онд нийслэлийн өмчин газрын дараа тушаалаад Сүхбаатар дүүргийн тамийн газарт баланс нь шийдвэрлсэн юм байлээ. Тэр үеийн бодит өртгөнүүд 1.3 сая төгрөг өртөг бүхий. За ингээд энэс хойш одоо энэ иргэд ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй хүн явдаг энэ хонглыг нэг талд нь одоо лангуу юм хийгээд тэгээ нэгээсээ нөгөө рүү ингээд одоо бодлох бүх маягаар үндсэндээ ингээд зөвшөөрөлгүйгээр энэ өрөөндөө энэ үүс нь хизээ энэ бол маргааш дуусчих. Манай телевизийн энэ саавар ийм нөхцөл одоо улсуудын сайжруулах. Энийг бид нар одоо маргааш энэ бол одоо усан бодох. Иргэд орчин суугчдын аюулгүй байдлыг хангах, тогтцол үйлчилгээг сайжруулах хотын. Тэгээд тэр хэмжээгээр бас энэ Ата тухтай алхах, явах боломж нөхцөлийг бүрдүүлэх ийм арчлал байдаг. Тэгээд өнөөдөр энэ нүхэн гарцсан дотор ямар ч гэрэлтүүлэг байхгүй, аюулгүй байдал хангагдаагүй. Тэгээд эхнээсээ нурж унахаар цаашлах юм бол энэ төв замын аюулгүй байдалтай хүртэл холбоотой асуудал байгаа учраас энэ тогтцол үйлчилгээний ажлыг нүхэн гарцуудын аюулгүй байдлыг хангах, тогтцол үйлчилгээ өнгө үзэмжийг сайжруулах ажлыг эндээс эхэлж байгаа. Тэгээд ер нь энэ нийслэлийн бүх одоо гудамж талбай, дүүрэг, хорооны хэмжээнд хийгдэх тогтцол аюулгүй байдлын ажлыг ингээд эрчимтэй энэ 4-р сараас эхлүүлж байгаа. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэнэ. Замын тэмдэглэгээ, ер нь олон улсын хотын стандарт шаардлага гэж ямар байдгийг, зам цэвэрлэдэг машин механизмаас эхлээд бүгдийг бас шаардлага хангасан хэмжээнд байлгах, тогтцол үйлчилгээний ажилтан албан хаагчдын бас ажлыг нөхцөл болцоог хангах, хотын гудамж талбайг усжуулалт, за тэгээ хуурайшил тоосчултаас одоо хамгаалах үүднээс усжуулалт, чигшүүлтийг хийдэг гэх мэтийн энэ хайс ашигнаас эхлээд Улаанбаатар хотод ер нь стандарт аюулгүй байдал гэж байх ёстой болов түүнийг бүгдийг бий болгох ажлыг эрчимтэй эхлүүлж байна гэж байна.